бүтцийн асуудлыг хэлцжээ. Төрийн захиргааны албан хаагчдын цалинг 10% бууруулж байгаа асуудлыг бүлэг дэмжиж байна. Цаад агуулгаараа энэ нь хувийн хэвшлэн ачааг багч болов хөнгөвчлөх арга. Иймээс энэ утгаар нь бид дэмжинэ гэлээ. Харин 3,000 орчим төрийн албан хаагч бүтцийн өөрчлөлтөөр ажилгүй болж байгаа. Энэ асуудалд энэ асуудал дээр л мэдээж хэрэг ардчилсан нам бол бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Төсөвдөө шинэ реформ хийж байгаа гэдгийг төрийн албан ёсоор бол зарласан. Энэтэй холбогдуулаад энэ чиглүүлж байгаа улсуудыг давтан сургалт буюу хувийн хвшил рүү бас давтан сургалтаар нэг хэсгийн сургах, нөгөө хэсэг нь бол хувийн хвшилд ажиллах боломжийг нээж өгье гэж ингэж шийдвэрлэж байгаа гишүүд бол санал бодлоо солилцлоо. Сүүлийн үед цахим ертөнцөд яригдах болсон ардчилсан намын хэсэг гишүүд намаасаа гарч өөр нам байгуулах гэж байгаа тухай асуудалд улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга ийм хариулт өгч байна. Ардчилсан намын хувьд ямар нэгэн өөр намууд байгуулагдаж гишүүд салж удирж байгаа асуудал бол багт байхгүй гэдгийг албан ёсоор бүлгийн дарга өөрөөр та бүхэнд мэдээлж байна. Саний үйлдэл бол 2-3 нам ардчилсан намаас салж байгуулж байгаа асуудыг сайн гэвлэр гарсан энэ бол огт үндэслэхгүй мэдээлэл юм аа гэдгийг албан ёсоор та бүхэнд хэлье гэж ингэж бодож байна. Мөн бүлгийн хурлаар гацууртан ордог ашиглахтай холбоотой ерөнхий сайдын мэдээллийг сонсчээ. Засгийн газар Central Gold компанитай ойлголцолд хүрсэн. Иймээс гацууртан ордыг ашиглахдаа ноён уулыг улсын тусгай хамгаалтанд авах тухай хуулийн төслийг хамтдаа өргөн барихыг бүлгээс чиглэл болгожээ. За хичээл сургууль эхлээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байхад